Пакистан улсын төлөөлөгчид Техран хотод ирлээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай Сенатын тогтоол батлагдсангүй. Японы дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаа цэргүүдээ Балданы Балтиканы сургуультанд илгээхээр болжээ. Суданы иргэний дайн 4 дахь жилдээ үргэлжилж байна. Орой мэндийг хүргэе үзэгчдээ, Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Пакистаны армийн командлагч Техран хотод айлчилж байна. Тэрээр Ираны гадаад иргэн сайдтай уулзсан нь ойрхон орон дох хурцтмал байдлыг намжаах Америк нэгдсэн улс Ираны хилэлцээрийн дараагийн шатны уулзалтыг зохион байгуулах зорилготой юм а. Цагаан ордны мэдээлснээр дараагийн хилэлцээ Пакистаны нийслэл Исламабад хотноо болох магадлалтай. Мөн өнөөдөр Иран улсын дипломат төлөөлөгчид дайны нөхөн төлбөрийг Ормозын хоолоогоор өнгөрч байгааг хүлгүүдээс төлбөр авах замаар бүрдүүлж болох тухай санаачилгыг албан ёсоор нэгдсэн үндэсний байгууллага танилцуулсан байна. Пакистан улс Америк нэгдсэн улс болон Иран улсын шууд хилэлцээг зохион байгуулж талуудын зөрүүг ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тул дараагийн уулзалтанд ч гэсэн гол зуучлагчийн байр суурийг хадгалж байгаа юм а. Албаныхан гал зогсоох хугацаа эх 7 хоног дуусахаас өмнө дараагийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. За Америк нэгдсэн улсын Ираны боомтуудад тогтоосон бүслэлт болон Ираны дахин гаргасан занал хийлэлт гал зогсоох тохиролцоонд дарамт учруулж байгаач зарим их сурвалжууд хилэлцээр ахиц гарч байгааг мэдээлж байгаа юм. Тухайлбал их сурвалжууд AP агентлагт мэдээлэхдээ Америк нэгдсэн улс болон Иран гал зогсоох хугацааг сонгож илүү өргөн дипломат хилэлцээ хийх тухайд зарчмын тохиролцоонд хүрсэн гэжээ. Гэхдээ Иран улс Америк нэгдсэн улс болон Израилийн довтолгооноос учирсан хохиролд нөхөн төлбөр шаардаж байгаа гэлээ. Тодорхойлбол нэгдсэн үндэсний байгууллага дахь Ираны төлөөлөгч болон орох орнодын бүс нутгийн 5 улс өөрсдийн газар нутгийг Ираны эсрэг довтолгоонд ашиглуулсан гэж үзэн нөхөн төлбөр төлөх ёстой гэж мэдэгдсэн байна. Мөн Иран Ормозын хоолойнд дамжин өнгөрөх хөлөг онгоцноос татвар авах замаар нөхөн төлбөр бүрдүүлэх санал дэвшүүлээд байна. Ираны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатимех Мохаражаны мэдээлснээр 2 дугаар сарын 28-наас эхэлсэн дайнаас хойш Иран улс шууд болон шууд бус байдлаар ойролцоогоор $270 тэрбум хохирол амссан байна. Тэрээр РИА Новости агентлагт өгсөн ярилцлагада энэ асуудлыг өнгөрсөн 7 хоногт Пакистанд болсон хилэлцээнд хүндсэн. За цаашдын яриа хилэлцээнд ч үргэлжлүүлэн тавина гэжээ. Ираны эрх баригчид нефт, байгалийн химийн үйлдвэрүүд болон ган, хөнгөн, цагааны үйлдвэрүүд, за цэргийн байгууламжууд олон удаагийн цохилтонд өртснөөс үүдэн дэд бүтцийн их хэмжээний хохирлыг үнэлж байгаа ба за бүрэн сэргээхэд олон жил шаардлагатай гэж үзэж байгаа юм а. Мөн гүүр, бомб, төмөр замын сүлжээ, их дээд сургууль, судалгааны төвүүд, цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламжууд шууд өртснөөс гадна олон тооны эмнэлэг, сургууль, за иргэний орон сууц сүйдсэн талаар мэдээлжээ. Ираны агаарын тээврийн салбарч мөн хүнд цохилтонд ороод байгаа юм. За Ираны агаарын тээврийн холбооны нарийн бичгийн дарга Максед Асады Саманигийн мэдээлснээр за 60 гаруй иргэний нисэх онгоц бол ашиглалтнаас гарсан байна. За үүнээс 20 бүрэн усцсан гэдгийг бол мэдээлжээ. Одоогоор Иранд ердөө 160 орчим зорчигч тээврийн онгоц үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ихэнх нь олон 10 жилийн настай. Америк нэгдсэн улсын хатуу хориг арга хэмжээний улмаас сэлбэг үйлчилгээний хомсдолд орсон нөхцөл байдалтай байгаа бөгөөд засвар үйлчилгээний ачаар л ашиглагдаж байгаа гэдгийг дурджээ. Түүнчлэн 3 дугаар сарын сүүлээр болдог Навриз буюу за Персийн шинэ жилийн үеэр олон байсан. За Персийн шинэ жилийн үеэр орлогын ихэнхийг алдаж за 40 хоногийн дайны хугацаанд нийт алдагдал нь 300 их найд реал буюу ойролцоогоор $190 сая төрсөн байна. Техран, Табриз, Урмия, за Хоробамад зэрэг хотуудад олон улсын нисэх буудлууд ч мөн хүн цохилтонд өртөж, хөөрч буух, зурвас хяналтууд цамхаас цохилтонд өртсөн гэдэг талаар бол их сурвалжууд мэдээлж байгаа. За ийхүү их хэмжээний хохирол амсан ч Ираны эрх баригчид Америк нэгдсэн улстай хийх хилэлцээнд тэр дундаа уран баяжуулах асуудлаар томоохон буулт хийхгүй гэсэн байр сууриндаа бат зогсож байгаа хэвээр байгаа. За парламентын үндэсний аюулгүй байдал, за гадаад бодлогын комиссийн төлөөлөгч Ибрахим Райзигийн мэдээлснээр бол гал зогсоох
2-7 хоногийн тохиролцоог сунгах ёсгүй гэж үзэж байгаа гэдгийг бол илэрхийлсэн байна. За түүний тайлбарласнаар энэ нь Америк нэгдсэн улс болон Израильд зэвсгээ нөхөх, цэргийн байрлалаа бэхжүүлэх боломж олгоно гэжээ. Тиймээс Ираны ирэх. За тэр дундаа Ормозын хоолой хяналтыг хүлээн зөвшөөрөх эсвэл дахин дайн руу орох хоёрхан сонголт байгаа гэдгийг өөрөөр илэрхийлсэн байна. Америк нэгдсэн улсын Сенат ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны Иран улс руу хийж байгаа халдлага цэргийн ажиллагааг зогсоох зорилготой тогтоолыг хилэлцсэн боловч дахин баталж болж чадсангүй. За ингээд нийт 4 дахь удаага уг тогтоол унаж байгаа нь юм. За хэрэв уг тогтоол батлагдсан бол Конгрессийн зөвшөөрлгүйгээр явуулж байгаа Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагаа зогсох боломжтой байсан юм а. Сенатын санал хураалтын дунд 52-47 гэсэн саналын харьцаатай гарч ардчилсан болон бүгд найрамдах хоёр намын хоёр талд хуваагдсанаар дуусгар болсон байна. За Сенатын танхимыг ерөнхийлөгчийн нам болох бүгд найрамдах нам хянаж байгаа. За ардчилсан намын гишүүд уг төслийг батлагдахгүй байсан ч 7 хоног бүр дахин өргөн барина гэдгийг хэлж байна. Ингэснээр хууль тогтоогч бүрийн дайны талаарх байр суурийг ил тод бүртгэх зорилготой аж. За бүгд найрамдах намын гишүүдийн ихэнх нь тогтоолыг эсэргүүцсэн ч хэрэв дайн энэ сараас цааш үргэлжилвэл зарим нь өөр санал өгөх боломжтой гэдгийг бол мэдээлсэн байна. За Дональд Трампын тухайд дайны үргэлжлэх хугацааны талаар янз бүрийн байр суурь илэрхийлсэн хэвээр байгаа. За хамгийн сүүлд ихэд лав гарагт Fox агентлагт бол өгсөн ярилцлагада за дайн дуусах шатандаа орсон гэж хэлж байсан юм а. За одоогоор бараг бүгд найрамдах намын гишүүд Ираны бомбуудыг бүслэх тухай Дональд Трампын шийдвэрийг дэмжиж байгаа. За санал хураалтын эргэн тойронд гарсан бусад онцлог үйл явдлуудаас харуул ардчилсан намын гишүүн Пенсильвани мужаас сонгогдсон Джон Феттерманч мөн дайныг зогсоох уг тогтоолын эсрэг санал өгсөн гэдэг нь онцлог байлаа. За нөгөө талд Миссури мужаас сонгогдсон бүгд найрамдах намын сенатор Жош Хавлей за мөргөлдөөнийг аль болох хурдан хугацаанд зогсоох нь зөв гэж үзэж байгааг бол илэрхийлсэн байна. За мөн сенатор Ранд Пол бүгд найрамдах намаас ганцаараа ардчилсан намын гишүүдтэй албан ёсоор санал нийлж за дайныг зогсоохын төлөө 4 дахь удаага санал өгсөн. За үнийгэж нээлттэй илэрхийлсээр байна. За холбооны хуулиар за цэргийн ажиллагааг 60 хоног өнгөрсний дараа илүү олон бүгд найрамдах намын гишүүд Дональд Трампын эсрэг санал өгч эхэлж магадгүй гэдэг бол олон улсын их сурвалжууд болон шинжээчид бол мэдээлж байна. За цагаан ордон үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр за энэ хугацааг нэмэлт 30 хоногоор сунгах боломжтой юм а. Ташрамд дуртахад энд яригдж буй 1973 оны дайны эрх мэдлийн тухай хууль нь за тухайн үеийн ерөнхийлөгч Ричард Никсон эхлүүлсэн Вьетнам дахь дайны дуусрах зорилгоор бол батлагдсан. За түүхтэй гэдгийг бол үзэгч та бүхэнд бол мэдээлэл хүргэх нь зүйтэй болов. За тухайд за Конгрессийн зөвшөөрөл шаардлагатай гэдэг зүйлийг бол оруулж ирж ирсэн ба. За Америк нэгдсэн улс болон Израилийн цохилт 2 дугаар сарын 28-нд эхэлсэн. За Сенат Ранд Полын үзэж байгаагаар 60 хоног өнгөрсний дараа илүү олон бүгд найрамдах намын гишүүд Дональд Трампын эсрэг санал өгч магадгүй гэдгийг бол илэрхийлсэн байна. За цагаан ордон үндэсний аюулгүй байдлын үндслээр энэ нэмэлт хугацааг 30 хоногоор сунгах боломжтой юм а. За Япон улсад Филиппин болон за Америк нэгдсэн улстай хамтран Балидиканы цэргийн сургуультанд оролцохоор Филиппин улс руу байлдааны цэргүүдээ илгээсэн байна. За энэ нь дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаа Япон улс гадагшаага за цэргийн бэлтгэл сургуультанд цэргүүдээ илгээж байгаа тохиолдол болж байна. За үүнийг хятадын эрх баригчид таата хүлээж авахгүй байх магадлал бол тун өндөр байна. За өнгөрсөн оноос хойш Хятад болон Япон улсын харилцаа Тайваны асуудлын улмаас бол хурцтаж за Бээжингийн зүгээс Японы альва цэргийн болон зэвсэгтэй ажиллагаануудыг занал хийлэл хэмээн шүүмжилж байгаамаа. Япон улс жил бүр зохион байгуулагддаг Баликатан цэргийн сургуулалтад 1400 байлдааны цэрэг Type 88 пуужингийн системээ илгээхэр болсон нь орчин үеийн түүхэнд анх удаа Япон Филиппинтэй байлдааны буюу цэргийн сургуулалт хийж буй явдал болж байна. Энэхүү энэ сарын 20-оос 5 дугаар сарын 8 хүртэл үргэлжлэх уг сургуулалтад 17,000 гаруй албан хаагч оролцох юм. Энэ жилийн сургуулалт цар хүрээгээ тэлж Австрали, Канада, Франц, Шинэ Зеланд улсуудын цэргүүд оролцож өөр 17 улс ажиглагчаар нэгдэхээр төлөвлөсөн нь бус нутгийн аюулгүй байдалд олон улсын сонирхол нэмэгдэж буйг харуулж байна.
Түүнчлэн Япон улсаас тэнгисийн болон агаарын томоохон техник хэрэгсэл байрлуулах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Хятадын бүс нутгийн усан хил орчим дахь үйл ажиллагаа нэмэгдэх тохиолдолд Америкийн нэгдсэн улсын холбоотнууд First Island Chain гэж нэрлэгддэг хамгаалалтын шугамыг бэхжүүлэх хэтийн зорилготой. Үүний хүрээнд сургуулалтын үеэр өмнөд Хятадын тэнгис болон Тайваны орчимд ашиглалтаас гарсан хөлгийг живүүлэх далайд бодит буудлагын сургуулалт хийх юм байна. Дашрамж дуртахад дэлхийн 2 дугаар дайны дараах Япон улсын их тайвны хууль баталж зэвсэгт мөргөлдөөн дайнд оролцохгүйгээс гадна довтлоход ашиглах зориулалттай зэвсэг экспортлохгүй гэж хуульчилсан. Гэтэл 2014 оноос эхлэн батлан хамгаалах бодлогоо өөрчлөн шинжилж холбоотнуудтайгаа хамтран ажиллах, хамтарсан зэвсэг үйлдвэрлэх боломжийг нээж эхэлсэн. Мөн 2023-аас 2024 онд Япон улс зэвсгийн экспортын бодлогоо сулруулсан. Ингэхдээ Япон улс хамтран үйлдвэрлэсэн зарим зэвсгийг тодорхой нөхцөлтэйгээр 3 дахь орнуудад экспортлох боломжийг нээж гадаад зах зээлд нийлүүлэх хэрэгцээ үндсийг бүрдүүлсэн. Ийхүү өмнө нь Япон улсын зэвсгийн экспорт бүрэн хязгаарлагдмал байсан бол одоо холбоотой орнууд руу чиглэсэн тодорхой нөхцөл экспортын бодлого явуулж эхэлжээ. Судан дахь зэвсэгт мөргөлдөөн ямар нэгэн шийдэлгүйгээр 4 дахь жилдээ үргэлжилж байна. Суданы засгийн газрын мэдлийн цэргийн хүчин болоод шуурхай хүчний хооронд төрийн эрхийг гартаа авах гэж эхэлсэн энэхүү тэмцэл Судан улсын түүхэнд байгаагүй томоохон хүмүүнлэгийн хямралыг бий болгоод байгаамаа. Ойролцоогоор 13 сая хүн дөрвөж одоогийн байдлаар тасралтгүй хил дамсан ихнүүдэл үргэлжилсэн хэвээр байна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын тооцоолсноор 59 мянган гаруй хүн амнасаа алдаад байгаамаа. За амьд үлдгэсэд өсөглөн давтаж, иргэдийн дунд хоол тэжээлийн архаг дутагдал нэмэгдэж байна. За одоогийн байдлаар 34 гаруй сая хүн хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа нь хүн амын 3/1-тэй тэнцэж байгаа гэсэн үг. За шуурхай хүчний бүлэглэлтэй холбоотой бэлгийн хүчирхийлэлд өртөх хүмүүсийн тоо ихсэж, бүлэглэлийн гарт олноороо амнасаа алдсан хэвээр байна. За үүнийг нэгдсэн үндэсний байгууллагаас геноцидын буюу хомроглон устгах шинжтэй үйлдэлүүд гэж буруутгаж байгаа. За иргэн сануулгад тань 2023 онд цэргийн удирдагч Абдел Фатех болон RSF-ийн командлагч Мухаммед Хамдан Даголо нарын эрх мэдлийн зөрчлөөс бол эхэлсэн. За өнөөдөр улс үндсэндээ 2 хуваагдсан байдалтай байгаа нь Суданы цэргийн хүчин хойд болон зүүн хэсгийг RSF нь Дарфур болон баруун бүсийг өөрсдийн хяналтандаа авсантай холбоотой. За тэгвэл IRC олон улсын тусламжийн байгууллагаас гаргадаг хүмүүнлэгийн хямралын өнгөрсөн оны тайланд хамгийн их хүмүүнлэгийн хямралд өртсөн орноор Судан улс 2 жил дараалан тэргүүлээд байгаа. За хямрал дээрдэхгүй дамжирч байгаагийн гол шалтгаан бол одоо хязгаарлагдмал тусламж хүргэх боломж бололцоо төдийлөн байхгүй байгаатай шууд холбоотой. За тусламжийн байгууллагууд Судан руу хүрэх зардал нэмэгдэж, үүнээс гадна дэлхийн нийтийн анхаарал өөр зөрчилдөөл шилжиж байгаатай холбоотойгоор нөхцөл байдал улам дордож байгааг бол анхааруулжээ. Цөмийн эрчим хүч олон технологиг хүн төрөлхтөн сайн сайхны төлөө инхий үлсэд ашиглах зорилготой гэж олон улсын цөмийн энерги агентлагаас бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс буюу Хойд Солонгосын цөмийн зэвсгийг үйлдвэрлэх чадвар мэдэгдэхүйц өндөр хэмжээнд нэмэгдэж байгаа гэдгийг бол анхааруулсан байна. Үүнд Хойд Солонгосын Ёмбанд байрлах цөмийн шинжилгээ ухааны судалгааны төв байгууллагын өргөжлөлтийг иш татан дурджээ. Олон улсын атомын энерги агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Ёмбян дахь цөмийн реактор түлш дахин боловсруулах байгууламж болон усан реакторын үйл ажиллагаа хурдцтай нэмэгдсэнийг цөмийн зэвсгийн үйл ажиллагааг хянагч байцаагчид баталгаажуулсан гэж мэдэгдлээ. Мөн энэ нь Хойд Солонгосын цөмийн үйлдвэрлэлийн чадвах мэдэгдэхүйц хэмжээнд өсөж байгааг харуулж байна гэлээ. Гросси мөн Хойд Солонгос зэвсэг үйлдвэрлэх чадвараа өргөжүүлж байгааг Ёмбянд байдаг уран баяжуулах байгууламжтай төстэй шинэ объект баригдаж байгааг анзаарснаар мэджээ. Иргэн сануулахад 2009 онд уг агентлагийн байцаагчдыг Хойд Солонгос нутгаас хүн гаргаснаас хойш агентлагийн ажилчид Хойд Солонгос нэвтрэх боломжгүй болсон. Харин одоо энэ мэт үнэлгээг гаргахдаа хиймэл дагуулын зураг болон гадны хяналтын мэдээлэл тулгуурлан гаргадаг юм байна. Дашрамд дуртахад Хойд Солонгос 2006 онд анхны цөмийн туршилтаа хийж эхэлж байсан. Тухайос өдийг хүртэл нэгдсэн үндэсний байгууллагын хоригт байгаа боловч Хойд Солонгос улсын зүгээс цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хизээж орхихгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан. Харин одоогийн байдлаар агентлагийн гаргасан тооцооллын дагуу тус улс аль хэдийн 10 гаруй цөмийн цэник тушуу эзэмшиж байж болзошгүй гэлээ. Гросси Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт шууд тусалж байгаа батлагдсан улс байхгүй. Гэхдээ Оросын албаны улсыг Украин дахь дайны улмаас бүгд найрамдах арчилсан Солонгос ард улстай цэргийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байгааг нь онцлоод байна.
Тэнгэрлэгзийн гадаад мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна үзэгчдээ. Хөтөлбөрийн хэсэг та бүхэнд зарим мэдээллийг товчоор үзүүлье. Ираны дан сайр гараа үргэлжилж байгаач бүгд найрамдагтад ард улсын эдийн засаг өсөлтөө хадгалж чадлаа. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрөөч 1-р улирал 5% өссөн байна. Энэ нь Reuters агентлагийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн 4.8% өснө гэсэн хүлээлтээс өндөр байгаа юм. Ираны дан үргэлжилж байгаа энэ үед түүхийн эдийн үнэ нэмэгдэж, олон улсын худалдааны эргэлт буурах эрсдэл дэлхийн хамгийн том 2 дахь эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Африк тивд вакцины жуултын хөтөлбөрүүд сүүлийн 50 жилийн хугацаанд 50 сая гаруй хүний амийг аварсан. Жил бүр ойролцоогоор 2 сая хүн нас оролтоос сэргийлсээр байгаа үр дүнтэй хөтөлбөр гэдгийг онцолсон байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улс сүүлийн үед тусламжийн таналтуудыг хийж, вакцины эрүүл мэндийн ажилтнууд болон вакцины хадгалах системийн санхүүжилтийг бууруулж байгаа гэдгийг бол анхааруулжээ. Үүнийг дагаад өнөөх өссөн үзүүлэлт буцаад буурах эрсдэлтэй тулгарч байгаа юм. Мөн ойролцоогоор орнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор тасалдлууд нийлүүлэлтийн сүлжээнд бий болж байгаа нь нэлээдгүй анхаарал хандуулж байна. Бүгд найрамдах Солонгос улс Ираны дайнаас үүдэлтэй ойролцоогоор орнодын эрчим хүчний хямралаас сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүч рүү богино хугацаанд шилжих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг бол танилцуулсан байна. Засгийн газар сүлжээний дэд бүтцийг сайжруулахад зориулсан томоохон хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлүүдийг нэмэгдүүлж, мөн нарны эрчим хүч тосгодуудыг нарны эрчим хүчжүүлэх хөтөлбөрийг бол эхлүүлж байгаа гэдгийг бол танилцуулсан байна. Албаныхаа 2030 он гэхэд сэргээгт эрчим хүчийг нийт цахилгаан үйлдвэрлэлийн 20% хүргэх зорилтыг тавиад байгаа ч мэргэжилтнүүд бодлогын зөрчил, шатах түлшний материалын татаас, институцийн эсэргүүцэл зэрэг нь бодит өөрчлөлтийг удаашруулж болзошгүй гэдгийг бол анхааруулж байна. Кен улсад бүгд найрамдагтад ард улсын иргэн 2200 гаруй шоргоолж, түүний дотор 2000 гаруй ховор, мисор, клепот зүйлийг Найробигийн нисэх онгоцны буудлаас дамжуулан хууль бусаар гаргахыг завдсан хэрэгээр ял авсан байна. Түүнийг шоргоолжнуудыг Хятад, Америкийн нэгдсэн улс болон Европын зах зээлд гэрийн тэжээвэр ховор шавж болгон худалдаалах зорилготой байсан гэж бол үзсэн байна. Энэхүү шүүхтүнд 1 жилийн хорих ял ойролцоогоор $7700 торгуулийг ногдолжээ. Тэнгэрлэгс та бүхэнд гадаад мэдээллийн хөтөлбөрөө үзүүлэлээ үзэгчдээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.